Миний хүү бусад хүүхдүүдийн мэдэрдэг зүйлсийг адилхан л мэдэрдэг. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогч мөн үзэгчтэй. Гэр бүлийн радио 104.5-ын бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлгийн 2025 оны 12 сарын 9-ний өдрийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг маань аутизмын хүрээний эмгэгийн хүрээнд нийтэд мэдээлэл түгээх зорилготой нэвтрүүлэг байгаа. За тэгээд өнөөдөр студид радиогийн 1-р студид хөтлөгч Цувдаа, хөтлөгч Оюука, найруулагч Мизунаар ажиллаж байна. Сайн асуудаа. Hello, өдрийн мэнд хүргэе. За, студи өнөөдөр өстө гоё шинжлэх ухаан амьсгал болчихсон. Гоё огтож авлаа тий. За, өнөөдөр бидэнтэй бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нэгэн зочин байгаа. Б мөнгөн сар тий. Аутизмтай хүүхдийн ээж. Тэгээд саруул сайхан жорны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйч. Тийм. За ямар сэдвүүрэнд ярих вэ өнөөдөр бид? За бид гурав бол өнөөдөр ээжүүдийн сэтгэл зүй гэдэг сэдвээр яг мэдээж нэлээд өргөн хүрээний сэдв. Гэхдээ аль болох бас аутизм руугаа холбоод те хүрээг нь жоохон жижигрүүлээд энгийн байдлаар ярилцахаар ер нь ээжийг сэтгэл зүйчгээ өрсөн байна. За та өөрийгөө бас бидэнд илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За намайг мөнгөн сар гэдэг. За сэтгэл зүйч бол миний 2 дахь мэргэжил. За уул нь бол би эдийн засагч, худалдаа эдийн засгийн мэргэжлэр ингээд 10 гаруй жил ажиллаад явж байгаад. Тэгээд аутизмын он шавснаас хойш одоо ер нь бол асуудал нэлээд өөрчлөгдсөн. Тэгэл туулдаг бүхэл асуудлуудыг туулаад. Тэгээд тэр үеэс ер нь бол сэтгэл зүйтэй ажиллах үнэхээр шаардлага тулгарсан. Тэгээд мэргэжлээ солих шийдвэр гаргаад тэгээд бүр ихнээс нь сураад төгсөөд ингээд одоо ажиллаад ингээд цоо шин тийм карьер хөгөөд ингээд явж байгаа ийм хүн байгаа. Тэгэхээр яг энэ аутизмтай хүүхдийн ээжүүд гэдэг талаар ярихаар би жоохон субъектив хандлага бас жоохон гаргах магадлалтай. Яг надад өөрт бас одоо хүртэл байгаа л асуудлуудын нэг болохоор тэгэхээр тиймэрхүү тэр тал дээр бас ойлгож сонсч үзээрэй. Нэг талаас нөгөө талаас энэ хүн чинь бас яг бидний асуудлыг ингээд аваад туулаад явж байгаа юм байна штэ гэдэг талаас нь бас ингээд ээжүүд маань ч гэсэн ээжүүдийн хажууд байгаа бусад гэр бүлийн хүмүүс нь ч гэсэн тий. Ингээд хэвээр юм штэ гэдэг талаас нь бас хараасаа гэж хүсэж байна тий. Мөнгөн сар маань манай ээжүүдээ уулзалтанд ирдэг ээжүүд бол тань тий. Хэд удаагийн одоо уулзалтанд бас зочноор ирж ээж зүгээс ш зочин зүгээс ирж бид нарт сэтгэл зүйн сургалтууд бас ууланд бид нарыг дагуулж бүтэн нэг өдөр чинь нэг алхалт хийлгэж лекц үнсэн байдгийн. За тэгээд өнөөдрийн сэдвийн хүрээнд ер нь яг хоо зөвхөн аутизмч гэлтгүй энгийн хүмүүсийн хүмүүст ч гэсэн тий сэтгэл зүйн одоо энэ сэтгэл готрол, сэтгэл түгшил одоо өөр ямар нэгэн сэтгэл зүйн асуудлууд ингээд үүсцэн байж идэг. Тэгэхээр энэ одоо өнцгөөс яриагаа эхлэе тий. За яг тийм бүхэл хүмүүст одоо амьдралынхаа аль нэг үед сэтгэл гутарч үзээгүй тий ийм хүн ер нь байх боломжгүй. За тэгтээ яг сэтгэл гутралын эмгэг гэдэг нь яг юу юм? Яг сэтгэл гутрал гэдэг он шавдаг нь яг юу юм гэдэг бол хоорондоо ялгаатай. За сэтгэл төвшил гэдэг нь бас юу юм? Яаж он шавах юм гэдэг нь бас ялгаатай. Сэтгэл гутралаас ялгаатай. За манай одоо яг аутизмтай хүүхдүүдийн ээж нарын хувьд гэдэг юм энэ яагаад одоо түгээмэл байх хандлагатай байж болох вэ гэхлээр ер нь сэтгэл готрол гэдэг маань юу хэлж ийнэ гэхлээр ирээдүйн талаар юм төсөөлөлгүй өөртөө итгэл сул тэгээд ийм уйтгар гунигтай одоо тийм утгагүй мэдрэмж ингээд 14 хоног ба тэрнээс удаан үргэлжилж тэгээ яг сэтгэл готролын дотроо хүнд хөнгөн тэгээд олон төрөл байгаа л да. Гэхдээ яг иймэрхүү үе одоо шинж тэмдгүүд илрээ. За тэгээд би физиологийн хувьд болохоор нойрны асуудал гарна. Нойрондоо нэг бол хит их бүр ингээд унтаад идэг.
нэг бол бүр нойрон хүрдгүү, сэргэлзээд болдгоо ч юм уу те. За хоолны дуршил дээр асуудал гарна. Өмнө нь дуртай хийдэг байсан юм а одоо хийх хүсэл төрөхгүй, хийх уйтгартай утгагүй ч юм уу те. Ийм мэдрэмж төрнө. За тэгээд нэг хинд ч хайрлагдаагүй юм шиг, хинд ч одоо хэрэггүй юм шиг те. Тийм одоо мэдрэмжүүд төрнө. Тэгээд иймэрхүү мэдрэмж 14 хоног болон тэрнээс удаан хугацаанд ингээд байгаад байвал надад ер нь жоохон сэтгэл зүйтэйг ажиллах шаардлага бол гараад байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Юу би сэтгэл гутралд орцсон юм байна. Би одоо яста болроод байгаа юм байна гэж бол бодох шаардлагагүй. Түрүүн хэлсэн шүү дээ нөө аль нэг амьдралынхаа аль нэг үед ингэж гутарч үзээгүй хүмүүгээс байхгүй гэд. Сая 10 сарын дундуур хаа Монголын сэтгцэн эрүүл мэндийн чуулга уулзалт болсон. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх тухай гэдэг. Тэгээд тэрэн дээр ингээ бас тоо баримтуудыг харж байна. Монголд 4 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна. Яг одоо эмгэгтэй биш гэсэн юм сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгамдсан асуудалтай байна гэдэг тоо байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ер нь бол айгүй нийтлэг байгаад байгаа юм асуудал. Тэгэхээр ээжүүд маань бүр их хүн дээр битгий хүлээж аваарай. Юуны төрөнд харуулж хэлгээ те. Гэхдээ асуудал байгаа юм чинь энтэй ажиллах хэрэгтэй, ажиллах шаардлагатай шүү дээ. Бид нэр хараа суугаад ээж болохгүй те. Тэгээд 4 хүн тутмын нэг гэхээр бас нийтлэг байдаг л асуудал болох гэдэг шүү дээ. Гэтэ ер нь л байсан уу эсвэл бид нар одоо л яг нөгөө онцлоод нэг юм онош тавьдаг болоод ирэхээр ингээд илүү түгээмэл санагдаж байна уу? Ер нь л байсан. Тэг ер нь л байсан. Яг монголчууд илүү нөгөө нэг сэтгэл гутрал гэж байдгийм байна. Тэг ойлголт нь арай өөр болоод байгаа болохоос ер нь чинь хүний нийгэмд хүний амьдрал байсаар л байсан зүйл байхгүй. Уу гашуу. Ер нь болохоор сэтгэл гутрал, сэтгэл төгшил хоёрын хамгийн гол одоо ялгаа нь юу юм гэхлээр сэтгэл гутрал болохоор уу гашуун дээр одоо уйтгар гуник гэдэг мэдрэмж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж нь одоо байх хэвээр нормал хэмжээс хитрээд байна л гэсэн үг. Одоо хүн болгонд гашуу тохиолдох одоо нэг гуниглах үе гарна шүү дээ тий. Тэгтэл ингээд нормал хүмүүсийн дунджаасаа илүү ихээр одоо онцгой ихээр одоо гуниглаад удаан хугацаанд гуниглаад байна л гэсэн үг байхгүй. Нөгөө сэтгэл төгшөөр нь болохоор айдсын мэдрэмж бас нормал хэмжээс хитрхи их байгаад байна л гэсэн. Гол юм ялгаа. Төгшөж одоо жишээ нь ирээдүг ингээд бодонгуудаа ирээдүйд болоогүй байгаа юм төсөөлөд байгаа дэвэл тэр бол сэтгэл төгшил. Тийм. Ер нь бол яг анхны суур үнс. Гэхдээ яг тэр нь бас л ингээд нормал хэмжээс хит ихсэл тий байх хугацаанаасаа хитрхи их болоод эрүүл яг энэ онш авч хэлэх байхгүй. Гэхдээ манай нөхцөлд ч ер нь гадаад ч оншиг бол эмчил тавина шүү дээ. Сэтгэл зүйч нар бол онш тавихгүй тий. Тэгэхээр яг энгийн хүмүүс ч гэсэн тэгж төгших тохиолдол бол байдаг. Харин тэр нь хитрээд ирэх юм бол сэтгэл төгших эмгэг гэдэг рүү илүү хазаах юм байна. 14 хоног болон түүнээс дээш үргэлжилвэл тэгвэл миний хараач эмгэг биш мэн. Яа тэр би ингээл за яг тэр тэгээд ихчих байх гэл ингээл бодчихвол мартаа тэгэл зүтгэл төгшөөрийн хувьд болохоор 14 хоног гэж байдаггүй шүү. Утраллыг дээр тэгж байдаг тий. Ер нь юм нормал нэг одоо хим хэмжээ байх хэрэгтэй шүү дээ тий. Одоо жишээ нь юу гэдгийг шалгалтын өмнө хүн нэрэл жоохон төгших хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл чи ингээд одоо байх хэмжээнээс хитрхи их төгшөөл бүр ингээд сандраал хөлс нь гараал тий ингээд тэгээд байвал гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд яагаад хүүхдүүдийн ээж ар гэрийнхний хувьд яагаад энэ айгуу тийм түгээмэл байгаад гэдэг вэхээр сэтгэл төгшөөрөд чинь түрүүний айц гэсэн шүү дээ. Айц гэдэг чинь цаанаа ер нь тодорхойгүй байдал шүү дээ. Тэгэхээр бидний хувьд чинь нөгөө энэ хүүхэд ер нь яг яах юм бол сургуульд орох юм болов ярих юм болов одоо ер нь яах юм болоо гэдэг юм тодорхойгүй. За тэгээд одоо бас шинээр онцлогдож байгаа хүмүүс бас учиртай та нар ингээ урд нь замчлаад бас нэг ингэдэгий шүү гэдгийг хэлж өгөө яваад байгаа тий. Тэгээгүй хүмүүсийн одоо та нарын үед болмор бидэхгүй тий бүр төгшөөртэй тий чинь яг яах нь тодорхойгүй. Тэгэхээр ингээд сэтгэл төгшөөр бол аяндаа ингээд үүсэх магадaltaй баг. За тэгээд дээрэс нь юу гэдэг чи одоо түгээмэл жишээнүүд гэвэл ингээл яана хүүхдээ амар уйлаад байна одоо намайг хүүхдээ зодж ин гэдэг доод айл цагтаа дутах үед ч гэдэг юм тий. Яана одоо ингээл гудамжинд дэлгүүрт хүүхд маань саваад унлаа хүмүүс намайг ямар хүүхдээ ямар буруу хүмүүжүүлсэн гэх үедээ ч гэдэг юм тий. Гээл ингээл илдэв бас ямар төгшөөд эхэлдэг л байна тий. Тэгэхээр энэ чинь болохоор одоо төгшөөр байх бидний хувьд бол айгүй илбэг байх магадaltaй баггүй юу. Гутрал нь болохоор яаж юм гэхээр одоо жишээлх юм бол бид нар чинь ингээл анх ээж болохдаа бүгд л нэг юм төсөөлөлтэй байгаа ш. Та ингээд хүүхдээ ингээд хүмүүжүүлнэ ингэндээ тэгэндээ. Тэгээ бодит байдал дээр нөгөөтг тийм биш болоод эхэллээ ш. Тэ. Тэгээд эхлэнгүүт нөгөө юм одоо өөрийгөө үнэлж байгаа нэг үнэлэмж байна ш. Би нэг ийм хүн, би нэг ийм ур чадвартай, ийм гэд өөртөө нэг итгэлтэй бардамж юм ингээд байж л бодит байдал дээр тийм биш болоод асуудал тулгараад ингээд эхлэхлээр өөртөө итгэлгүй болчихж байгаа юм. Өөртөө итгэлгүй, ирээдүйдээ итгэлгүй, хүүхдийнхаа ирээдүйд
итгэлгүй те. Би юу н сайн ээж муу юм уу, сайн ээж чадах юм уу, чадахгүй мүү гэдэг итгэл байхгүй болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд эхлэхлээр нэг гутрал бүх юм утгагүй шал сонин санагдал те. Одоо нэг ингээ хэдүүл аутизмтай хүүхдүүдийн одоо гэр бүлийн сэтгэл готрал төвшөлт гэж ярьж байгаа штэ. Энгийн хүмүүст ер нь яг ямар тохиолдлуудад энд бас илэрдэг хэдүүл холбож ярил тий. Яг л адилхан. Одоо жишээ нь бид нэр ингээд би дээр нэг найзтайгаа ярьжсэн байхгүй. Үгүй одоо ингээд айгу зүгээр энгийн хүүхдтэй найз л та. Өсвөр насны хүүхдүүдтэй найз. Тэгээд одоо чи бол жишээ нэг л манай хүүхдийн сургууль соёлоо төгсөх болов хэдээ сурах болов ер нь уншиж сурах болов гэж ингэж хийж санаа зовхгүй штэ. Тэгэхэд би бол тэгдэг байхгүй гэж ярьсан ч манай. Үгүй ээ юу яриад байгаа юм бэ те. Зовё штэ ингээл манай хүүхд өсвөр насны хүүхд ингээл айгүй хэцүү хичээл мичээлээ таслаад бүр ингээд алга болцсон байсан. Тэг ингээд хичээлээ таслаад алга болцсон. Бүр хайцсан мэддэхгүй. Энэ одоо яана энэ одоо ингэж явж байгаа сургууль соёлоо хаяад бүр ингээд баларх үйтэй гэл зовё штэ. гэж байгаа. Тий тэгэхээр хүн болгонд л энэ төвшөр одоо ээж нар болгонд аав нар болгонд одоо хүн болгонд л байгаа үе мэнэр болгонд тий ах эгч нарт жоох айл болгонд тий байх л асуудал байхгүй. Бидний хувьд жоохон жишээнүүд нэрээ өөр л болохоос шүү дээ. Тийм ээ энгийн гэлтгүй тэгэл асуудал болох юм бас өөр насанд тий өөр үе шаттайгаар ирдэг юм байна л гэж ойлгосон шүү дээ. Тэнгүүд одоо миний зүгээр одоо ингээд хүмүүс ингээд сонсч ивэл ингээд өөрийгөө бодож байгаа шүү дээ. За би ийм готралтай ч гэж магадгүй эсвэл төгшөөртэй ч гэж магадгүй л ингээд дотроо бодож байгаа шүү. Тэгэнгүүт тэгж ихний ээлжинд бодож байгаа хүмүүс ер нь дараагийн алхам яах ёстой вэ? За хамгийн нэгдүгээр ер нь хүн яахаар ингээд төгшөөд байна вэ гэхлээр төгшөөд юм уу готраад юм гэхээр бодит байдлыг хүлээж авч чадахгүй байхгүй. Яг бодит байдлыг ингээд яг бодит байгаагаар нь гэж хүлээж авах нь айгүй чухал. Одоо бид нэр айгүй олон юмн дээр хүлээн зөвшөөрөх тийм шаардлагууд гарна. Яг өөрсдийнхөө жишээн дээр ярихад бол тий хамгийн эхлээл онш авахыг хүлээн зөвшөөрөх асуудал гарна. Тий яг энэ яг үнэхээр мөн үү биш үү. Тэгээ тэр чинь би ганцаараа хүлээн зөвшөөрөх асуудал биш. Ингээд гэр бүлийн бүх гишүүд хүлээн зөвшөөрөөд ингээд оншоо. За тэгэл байж идэл юу гэдгийг за чинь нийгмийн гадуурхалт одоо тий анги дээр ч юм уу сургууль цэцэрлэг дээр янз бүрийн гадуурхалт эсвэл багшийн хандлагаа өөр байх ч юм уу тийм тохиолдол яалтчгүй л гарна тий их бага хэмжээгээр гарна. За тийм гаргал юм байна да гэдгийг ингээд ойлгох ч гэдэг юм уу тий. Тэгээ ингээд ер нь ийм хэмжээний ийм асуудал бол надад яг тулгархал юм байна да гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс хамгийн эхлээд эхэлнэ. За тэгээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь нөгөөд нэг бууж өгнө одоо нөгөө бүгдийг ингээд хаяна гэсэн утга бас биш шүү дээ. Зөвхөрнө гэсэн утга биш тий. Бодит байдлыг яг бодит байгаагаар нь ойлгож бүгдээр нэг ижил цэг дээр хүлээн зөвшөөрөлт. За тэгээ хүлээн зөвшөөрсний дараагаар ажиллаж эхлэхээр гарна. За ажиллаж эхлэхийн хувьд бол эхлээд би физиолог дээр ажиллана. Тэгээ за би нойроо бүрэн авах хэрэгтэй. Нойр дутуу байгаа гэвэл яалтчгүй л сэтгэл готрлын асуудал руу орно. Одоо бид нар чинь ингээд жирэмсний сүүлийн хэдэн сараас эхлээл нойр юу яаж эхэлж байгаа шүү дээ. За тэгээ хүүхд ихний 2 жилээ ер нь л нойргүй байлгана. Тэгээ арай гэж нэг гараас гараал байж идэл чинь 2 нас гараал бид нар ношоо авч эхэлж байгаа шүү дээ ихнээсээ. Тэгээл унтаж мундахгүй нэхлэн. За тэгээл нэг биш болоод эхлэн. Тэгээл очин ношоо. За тэрнээс хойш ингээ бүр ч одоо асуудал доброол эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ нойрны асуудал бол яг хүүхдүүдэд манд үдээгүй яг ар гэрийн хүмүүст бүгдэнд нь ер нь нийтлэг айгүйх байгаа. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар ээлжлээд ч хамаагүй нойроо авдаг байх шаардлагатай. Нойрон дээр тэгдэг штэ. Нойрон юм чи ингээл нойрондоо хэр сайн бэ гэл тэгэхээр сайн би өдөрч унтчихдаг гэл тий. Тэгэхээр өдөр унтах бол шөнийн нойрыг орлохгүй тий. Тэр аягүй чухал. Тэгэхээр манайхан шөнийн нойр чухал шүү л гэдэг анхаарах. Сая ингээд ярьсан чинь хүүхдийн нойрны асуудал ингээл овоо цэгцрэнгүүт ээжийн нойрны асуудал эхэлдэг шүү дээ манай. Тийм. Хэлчлээ. За тэгээд нойрны асуудал байна. За тэгэл за мэдээж би физиолог хоол одоо зөв болмолт гэл тэгээд одоо серотонино бид нэр сайхан ялгаруулах хэрэгтэй. Тэхийн тулд өглөөний наранд жишээ сайн явах хэрэгтэй тий. Өглөө серотонин сайн ялгархаар орой мелатонин илүү сайн ялгарна. Эргээд нойронд эргээ сайн нойрнуулна. За тасгал хөдөлгөөн хийх маягаар бид нар допамина ялгаруулж болно. Тэгээ урам зориг таашаал өөртөө итгэх итгэлийн тэр нэг юм ялгаруулах юм шаардлагатай. За тэгээд чадчихвэл одоо эднэр хийх хэрэгтэй тий. Мөн бид нар нөгөө түрүүний хэлсэн шүү дээ өөртөө итгэх итгэл олж авах хэрэгтэй, амьдралаа утга учиртай гэдгийг эргээ санах хэрэгтэй гэж шүү дээ. Тэхийн тулд одоо өөрийнхөө бодол мэдрэмжийг анзаарна. Бид нар юмаа хүлээн зөвшөөрөхөөс өмнө эхлээд би нэг биш байгаа гэдгийг анзаарч би надад яг юу хэрэг болоод байна, юу
юу дутаад байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр яг нь өөрийгөө хайрл гэж ярихаар айгу ерөнхий сонсогдно. Яаж өөрийгөө хайрлах вэ? Өөрийгөө хайрл гэдгийн цаана өдөөсөө өөрийгөө анзаар. Би яг яагаад байна? Надад яг юу дутаад байна? Би яг хинээр юу яалгамаар байна? Би одоо нөхрөөрөө хоол илгэж идвэл байгаа юм уу? Би эсвэл одоо ээжээсээ би гоё үг сонсомоор байгаа юм уу? Ээжээ гэдэг ч юм ханаа гэдэг ч юм ингээл яг юм аа хүслийг хүнд хийлж сурах хэрэгтэй. Тэгж хийлж сурахын тулд бид нэр эхлээд яалгамаар байгаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. Тэгээ өөрөө ч мэдэхгүй яагаад байгаа ч мэдэхгүй бухимдаал нэг уурлал тэгэл тэгнэл ойлцоол тийм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр одоо чухал юм гэвэл тэгж хэлэн дээ. Ер нь өөрийгөө сайн анзаараад тэгж байгаа тэрний дараа нэг өөрийгөө хайрлна гэдэг чинь ер нь тэр гэж бодоод байгаа ш. Одоо өөрийгөө хайрлна гэж өөрийгөө анзаараад тэгэнгүүт таны энэ мэрэгжлээ 2 дахь мэрэгжлээ сонгосон өөрийгөө анзаарсан одоо тий тэрнтэй ер нь холбоотой юу одоо жишээ нь магадгүй ингээд шал өөр салбарын хүн байсан ба шүү дээ. За тэгээд таны амьдрал нэг зүйл тохиолдсон. За тэрнээс олж гутарсан ч гэж болно. Эсвэл ингээд зүгээр ингээд даваа гарсан байж болно. Тэг магадгүй таны хувьд харин ямар хувилбараар энэ 2 дахь мэрэгжил рүүгээ орсон бэ? За би бол ердөөсөө амар гутарсан. Ягаад тэгэхээр ягаад яг ингэсэн учраас гэж хэлэх мэдэхгүй л дээ. Ер нь бол би ингээл өөрийгөө айгүй Аладдин л гэж бодож байсан байхгүй юу. Одоо өмнөх карьераараа ч юм би ингээл үе тэнгийнхнаас айгүй амжилттай байна, айгүй гоё болоод байна, сайхан амьдарч байна хэвээр юу ч бол чадна гэл тээ. Тэгжээд л ингээл би ганц охинтой. Тэг ганц охин маань айгүй хожим төрсөн. Тэг төрөөд ингээл аутизм гэдэг онш авчтан. Тэгэл яана гэж бодогдчихлаа. Янз бүрийн юм бодогж байгаа. Тэгэл яг л сэтгэл гутарлал нойрны одоо саяны миний ярьсан бүхэл асуудлууд надад тулгарч байгаа. Тэгээ өөрт асуудалтай болоод тэгэхээр түрүүнийхээ түндгэн жууралдаг болоод эхэлж байгаа. Түндгэн жууралдаг болоод тэгэхээр гэр бүлийн харилцаа ингээл те бүхэл асуудлууд ингээл мурж байгаа байхгүй юу? Унаад байгаа байхгүй юу? Нүдэн дээр. Тэгэхээр би одоо яах юм гээд бодно штэ. Ингээл унахыг хараад бүхэн бүтлгүүтгийг фейлтгийг хараад ингээл яваалах юм уу. Тэгвэл эцсийн цэг нь юу болох юм те амрын мэдлэлтэл юм болоод дуусна ш. Тэгэхээр би энэ дэр ямар нэгэн байдлаар ажиллаж эхлэх хэрэгтэй. Тэг яаж ажиллах хэрэгтэй юм гэхээр түрүүний хэлдгээр би яг бодит байгаа байдлаа хүлээн зөвшөөрсөн байхгүй. Би бүр сугаагаа байна гэдгийг ойлгоод те. За би яг сурах хэрэгтэй юм байна. Би энийг даван туулах хэрэгтэй юм байна гэдгээ одоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд надад л хамгийн их тус болсон юм бол надтай адилхан ингээд сурж байгаа хүмүүс бид нэр ингээд сурж байгаа хавцад янз бүрийн одоо өөрсдөө дотроо ингээд ажиллаад ягаалаа тэрний дараа одоо төгсөөд ажил дээр гараад ингээд ажиллаж байгаа ч гэсэн би юуг одоо ойлгож ийн гэвэл асуудалгүй хумгаасаа байхгүй юм ба штэ. Одоо бүх хүн ямар нэгэн асуудалтай л амьдарч байгаа юм ба штэ тий. Одоо нэг хүүхэд нь асуудалтай, үгүй бол нөхөр нь асуудалтай, үгүй бол моритой тоглодог, үгүй бол архиудаг, үгүй бол хүчирхийлэлд байдаг, үгүй бол амар байгууллагын айгуу хүнд удирдлагатай, үгүй бол юу гэдгийг те өөрөө одоо эрүүл мэндийн асуудалтай ч гэдэг юм уу те. Энэ хорвоо дээр ер нь асуудалгүй хүн нэгч байхгүй байна гэдгийг олж хараад тэрний дараа ингээд амар тайвширч эхэлсэн. За миний асуудал ч бас ч гэж тааж юм шүү дээ. Тэгээд би нэг даван туулахаас өөр аргагүй юм ба штэ. Тэгэл даван туулна штэ. Тэгээ одоо яалтай вэ? Тийм штэ нөгөө хүнд өвчин тусаж сонссон хүмүүс ч гэсэн ялгаагүй ингээл бүхний асуудлыг мэдэрч яваа тий. Зөндөл тийм хүмүүс байгаа. Дээрээс нь уу гашуу тохиолдож байгаа зөндөл бас айлууд байдаг. Ганцхан тэр хүн тохиолж байгаа биш тий. Бас л энэ хүн бүртэл байдаг. Би тэгэд нэг юм сонирхож бас асуумаар санагдтыг байна. Өөрийгөө одоо ингээд таньж мэдрээд мэрэгчлээ солихолоод нь шүү дээ. За мэдэрч чадахгүй байгаа ээжүүдэд юу гэж зөвлөх вэ? Яг ямар үедээ тий. Ер нь нөгөө өөрийгөө мэдрэхгүй яваад байгаа хүн яагаад гэдэг вэ гэхээр ердөөсөө одоо цагтаа байж чаддаггүй. Ингээл нэг бол өнгөрснийг бодоо шаналал яагаад яач уу гэл нэг бол ирээдүг бодоод яана гэл те төгшөөр үсээд нэг бол өнгөрснийг бодоод яг би түрүүсэж нормал хэмжээнд бол нормал гэдэг байна. Уу гашуу одоо гуйнгалмаар юм болоод хат гуйнгалахгүй л юм чинь бас асуудал шүү дээ. Амар юм болоод чи айхгүй яваад байвал бас асуудал шүү дээ. Тэгэхээр тохирсон хэм хэмжээндээ л байгаа байхгүй. Тэгэнгүүт түрүүний асуултан дээр юу гэлээ өөрийгөө яаж мэдрэх юм бэ гэсэн чадахгүй байгаа нь яах вэ? Тий яг одоо энд одоодоо байж л айгуу сурах хэрэгтэй. Тэгээ энд одоодоо байхын тулд яах вэ гэхлээр одоо ямар нэгэн ямыг одоо тохиолдож байгаа үйл явдлаа шүү дээ. Тэрийг яг бодит факт нь юу вэ? Миний бодол юу вэ гэдгийг салгаж сурах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол юу гэдэг бид нар ингээл нэг Facebook дээр нэг аутизмтай хүүхд алга болж гэдэг зар харчлаа гэж үттэй.
Тэнгүүд ингээл ургуулаад бодоол хямрал яана. Тэгээ миний хүүхд ингэчүүл яана тий. Тэгэл ингээл амар тавгүй болчдөг шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг ер нь ингээл бодит одоо бидний тарих их марзан ажилтдаг юм байна л да. Яг анхаарал төвлөрж байгаа юмаа ингээд түүгээд итгээд явааддаг. Одоо өөрөөр хэлбэл жишээлбэл би одоо манай нөхөр нэг л биш байна да нэг гэж бодчих гэж үтэй заа. Надад тэгэл хайргүй юм шиг байна да гэж бодчих гэж. Тэгэх юм бол би бүх үйлдэлүүдээс нь ингээд хайргуунуудыг жишээнүүдийг баталгаанууд ингээд түүдэг. Тэгээд тэр хайргүй. Яг гарцаа энэ хайргүй болсон юм байна л да гэж боддог байгаа байхгүй. Одоо жишээ нь та нар ч гэсэн тэгдэг байсан гэж жирэмсэн болохоор л годамжаар дүүрэн жирэмсэн хүмүүс яваад байгаа шиг. Эсвэл нэг шинэ машин аваад унахаар ингээд яг тэр машиныг л ингээд унаад байгаа юм шиг тий. Энд дэр бүр нэг юм жишээ байсан байхгүй нөгөө нэг YouTube дээр бараг бичлэг байсан. Заалан дотор хэдэн хүмүүс бибидээ бөмбөг дамжуулдаг байхгүй юу? Нэг 5 6 7 8 хүн ч юм уу ингээд бөмбөг дамжуул. Тэгээд даалгавар нь болохоор энэ хүмүүс хэдэн удаа бибидээ бөмбөг дамжуулсныг тоолоорой гэдэг. Тэгээ ингээд тоолоод би яг бичлэгийн үзээ тоолж байгаа байхгүй нэг 13 4 хавцаа дамжуулчих болж байгаа юм. Тэгэл дууссан чинь энэ заалан дотор айгүй том гинконг сармагчин орж ирээд гарсныг харсан уу гэдэг байхгүй юу? Тийм сар би л хараа. Тэгээ бичлэгийг ингээ ухраагаад зүг нэр амар том сармагчин ингээ тэр хүмүүсийн дундуур гүгээд бүр ингээ бүжгэлжсэн гараа авцсан байдаг байхгүй юу? Тэгээ тэрийг анзаарахгүй байхгүй яг нэг бөмбөг хараараа гэсэн учраас бөмбөгийг л харчихж байгаа. Тэгэхээр бидний тарих яг тэгж ажилтдаг. Тэгэхээр бид нар нөгөөд нэг бодит байдал факт хоёрыг ялгахгүйгээр яг тэгж одоо нэг одоо дими юмд фокуслцсан бол яг тэрийг хайгаал шаналалгүй нэглэл ингээл явааддаг. Тэгээ тэрийг айгуу сайн анзаараад салгаж сурах. Тэхийн тулд энэ дотоод байж ингээд одоо хамгийн наадчсан жишээ те ингээд зүгээр нэг юм сууж байгаагаа мэдэрч хэрэгтэй. Одоо хүлчин ингээ газар байна, гიშгцэн байна. Ингээд одоо сандал дээр ингээ доороос тулж जैन түшж जैन гэдгийг мэдрэх чинь өөрөө бас аюу гоё юм. Түшиг тулгуурын мэдрэмж байхгүй. Тэгээд за би ямар ч байсан ингээд энэ дотоод оршин байгаа юм байна. Ингээд тэг баталгаатай энэ байгаа маань үний юм гэдгийг мэдрэх чинээс эхлээл ингээд мэдрэх хүнүүд. Тэгэд ер нь бол нэг жижиг юмнаас таашаал авч сурах хэрэгтэй л болж байгаа. Сайн н орж ирэх юм те ямар гоё кафений өнөр вэ гэж бүгдээрээ л тэгээдсэн шүү дээ. Надад бол амар гоё санагдаж байгаа. Сайн хүмүүс ингээд бүгдээрээ л явж байсан кофего өнөрлөхтэй гээл те. Сэрэл таашаахтайгаа те. Таашаахтайгаа л байгаа юм байна. Одоо цагтаа байгаад. Би ингээл ямар гоё үйл вэ? Ямар гоё нар вэ гэж бодогддөө шүү дээ. Манай нөхөр харин шоололт. Яаж ч юм шиг юм жижиг юм дээр баясад сурах вэ? Тийм шүү дээ. Тийм шүлэг байдаг үстэй. Анита баа юу лээ. Тийм. Тэгэхээр одоо өнгөрснийг уухгүй ирээдүг ургуулan бодож төсөөлөхгүй л яг одоо цагтаа өнөөдөртөл байд сурах чухал юм шүү. Тэгэхин тулд одоо миний сонсч байсан ер нь бол бясалгал бас айгүй их үр дүнтэй байдаг гэж сонсч байсан тий. Бясалгал үр дүнтэй тэр тусмаа амьсгал дээр одоо бид нар ингээд ер нь юм штий. Амьсгал амьд байгааг илэрхийлж байгаа энэ амьсгал одоо цагт л байдаг байхгүй юу? Өнгөрсөнд амьсгал байхгүй, ирээдүйд амьсгал байхгүй. Яг амьдрал бол одоо цагт л байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд нэг үл өнгөрснийг бодол нэг үл ирээдүйг бодол харж амьдрсан шиг амьдрахгүй байгаа байхгүй юу? Яг энэ цаг мөчтөө яг одоодоо байхгүй, оршихгүй штэ. Тэгээ нөө монгол хэлэнд ягаа энэ бодол болцсон сууж нэг гэдэг штэ. Хүн байхаа үлээ бодол болцсон байж байгаа байхгүй юу? Хүн биш ингээд тэ. Бүр нисээ явцсан тэ. Тинээ явцсан байж байгаа. Тэгэхээр тийм нэг юм амьдрсан шиг амьдраад одоо цагтаа яд мөнхийн тийм байх юм бол одоо бид нар гэгэрэлт баг хүрч штэ. Мөнхийн тийм биш юм аа гэхэд тодорхой гоё юмнуудыг ингээд анзаараад мэдрээд ядаж те өнөөдөр миний хувьд нэг тийм байла, сайхан байла, муухай байла гэдгийг мэддэг те. Бид нар ингээд одоо зөвлөгөө өгөхгүй хүмүүсээс ингээд за та одоо яг юу мэдэрч байгаа сэтгэл зүйн байдал ямар байна гэхлээр байдаг л хэвэн л эсвэл айгүй гоё, эсвэл айгүй муухай гэл нэг юм хитгэн үгээр тэгтэл чин гой-гоёор дүрсэлж хэлж болно шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө мэдэн, хайрлан, анзаарна энд одоодоо байна, амьдрсан шиг амьдрна гэдэг чинь тэгэл эдгээр л утгууд байгаад байгаа юм. За өглөө наранд нартаа мэдлээд наранд алах юм байна. Дасгал хөдөлгөөн их юм байна. Бясалгал амьсгалаа одоо тий зөв байрлах юм байна. Тэгээ одоо сууж исэн ч, зогсож исэн ч, унтчихсэн ч одоо байгаа л сайн мэдрэх л хэрэгтэй. Тэнгүүт одоо ингээ гэр бүл гэдэг чинь ингээ бөөний амьдрал шүү дээ тий. Одоо олон хүний үзэл бодол ингээ нэг орчинд байгаа. Тэнгүүт одоо дэрэгдэх нь гутраад байдаг тий. Тэнгүүт нөгөө хажууд нь байгаа хүн юу яаж дэмжих ёстой юм бол эсвэл ингээд өөрийг нь жоохоо орхих ёстой юм уу? Яах ёстой юм бол хэд дээр та зөвлөвөл. Одоо яг нөхөр нь ч бас гутарч иж болно шүү дээ тий. Тий. Түрүү нөгөө
одоо ингээд ийм аргуудаар ингээд энд одоо байж болох юм гэж ярьж штэ. Тэрэн дээр нэмээд гэр бүлийн бүлэгийн талаар ярьж байгаа болохоор энийг бас дэлгэрүүлээд ярив. Бид нар ерөнхийдөө хизээ энд одоо байж чадахгүй тэнэд явцдаг вэ гэхээр хөвчлэн гав ганцаараа байгаа үедээ. Тэгээд ганцаараа байхдаа яг одоо бясалгаад ч юм уу яг дуртай юм хийгээд бичгэн бичээд бясалгах нь бясалгалаад эсвэл одоо дуулах нь дуулаад ингээд тэгж хийгээг. Эсвэл нэг гоё одоо гар урлал юм хүм хийдэг хүмүүс байна шүү дээ тий. Зурдаг бичдэг. Тэгээд ч юм уу байгаагүй. Яг зүгээр ингээл ганцаараа байж байгаа үедээ бид нэр ихэвчлэн өнгөрсний тухай бодоол эсвэл ирээдүг бодоол ингээ байждаг. Тэгэхээр ямар үед ингээд хүн энд одоо байх айгу ингээд байгаад байдаг вэ гэхлээр бүлэг дотор байгаа үедээ. Бүлэг дотор байх үед. Тэгэхээр бид нар ээжүүд маань одоо тэр ингээд тэдэн сар турсан ээжүүдийн бүлэг юм тийм гэж бүлгүүд байдаг шүү дээ. Одоо манай аутистгуудын ч гэсэндээ ээжүүдийн бүлэг гэж янз бүрийн бүлгүүд. Тэр бүлэг дээр аягүй сайн хамрагдаж явах хэрэгтэй. Тэд нар дотроос түрүүний хэлсэн нөгөө би ганцаараа биш юм байна. Хүн болгонд асуудал байгаа юм байна гэдгийг олж харна. Энэ асуудлыг хүмүүс ингэж даван туулаад байгаа юм байна гэдгийг олж харна. Тэгээд энд одоо илүү байгаад тий гэдгээ бас мэдрээд явна. Тэгэхээр ер нь бол бүлэг дотор хамрагдах бол айгүй зөв үр дүнтэй арга тий. Манай аутизмтай хүүхдүүдийн ээжүүдийн Тэнгэрлэг ээжүүд группийн гол зорилго бас юм тий. Сар болгоо яг тогтмол уулзалтуудыг зохион байгуулж зарлалдаг. Тэгээд хүссэн завтаа чөлөөтэй ээжүүд маань нээлттэй ирдэг. Тэгээд яг тэр үед ингээд уулзалтаж ярилцах үе бол өстой яг одоо цагтаал байт юм бэ тий. Тэгээд нөө түрүүний гэр бүлийн хүмүүс яаж дэмжих хэрэгтэй вэ яах вэ гэж тий. Яг түрүүн бас хэллээ аавд ч гэсэн готраад байгаа штэ гэдэг яг үнэн. Түрүүний нөгөөд нэг чуулга уулзалт тасан гэдэг 4 хүндэт минь нэг гэж ярьсан штэ. Тэрэн дээр түлхүү одоо өсвөр насны хүүхэд залуучууд мөн эрэгтэйчүүд гэж байгаа байхгүй. Тулгамцсан асуудалтай байгаа хүмүүсийн тоон илүү өндөр байна гэж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд ээжүүд маань бас ч нэг юм одоо ээжүүдийн янз бүрийн бүлэг байна. Янз бүрийн уулзаад ярьцдаг газар байна тий. Бид нар үгүүдээ гомдлоод бас чадна тий. Гомдол гомдлно гэсэн тий. Тэгэхээр аауд маань тэр тал дээр айгүй нөгөөд нэг хаалттай юу болохоор бүр л их асуудал байгаад байх магадлал айгүй өндөр. Тэгээ бид нэр тэрийг уулзаж ярилцаж яг өөрөөр нь ингэж яах байгаа болохоор одоо оншилохгүй байнгутаа байхгүй гэдэг агатай л адилхан гэсэн үг байхгүй тий. Мэдхгүй яригдахгүй далд ингэ байгаад байгаа сэдв болохоор жоохон эмзэг. За тэгээ гэр бүлийн хүмүүс яаж хүлээж авах ёстой вэ гэхлээр одоо надад болон одоо миний мэдж эргэн тойрны юм жишээнүүд дээр болохоор нэг хэсэг нь болохоор чи юундаа ингээд одоо чи ингээд байвал хүүхэд чи яах вэ? Өшөө одоо хүчтэй байв. Өшөө мундаг байл гэдэг дээ одоо чи ингэж болохгүй гэл. Чи мундаг шүү чи хичээгээрэй л гэдэг. Нүүн чи аль хэдийн бүр ингээд нөгөө мэдрэл сүлтэлт ингээд бүр ядартлаа ингээд хичээсэн байгаа үнийг тэгээд байхаар ч нэг бас хэцүү те. Нэг хэсэг нь болохоор бүр ингээд өрөвдөөл хөөх юм нэг ингээл бүр ингээд амар хэцүү одоо даван дуулж чадах бүр хэцүү юмд орооцолтсон юм шиг ингээд байгаад идэх. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт би байгаа гэдгээ л мэдэгдчих хүнд. Тэр айгу ер нь айгу гоё мэдрэмж. Би зүгээр ингээд надад асуудал тулгархад надад хүнд хэцүү асуудал байхад намайг сонсох хүн байгаа, намайг яг хайрлах хүн байгаа. Миний ер нь бол ингээд артл бол баттай гэдгийг ингээд мэдрэнэ гэдэг нь гоё. Заавал тэрийг илэрхийлэх гээд ахаргүй. Хизээ нэгэн цагт асуудал гараад надтай хуваалцахад би бэлэн шүү гэдгийг мэдэрч. За тэгин тэр ямар үед тэгж мэдрэгддэг вэ гэвэл шүүхгүй байх үед мэдэгддэг. Шүүгээл эхлэхээр хүн ингээл бие хаагаал, зайгаа барайл, ярмааргүй болоод тэгэл эхэлнэ. Яг тэгдэг тий. Зүгээр шүүхгүй л зүгээр л ярихын сонсоодог. Тэгээд байгаа юм. Тийм үү. Тэгсэн чинь тэгсэн юм. Тэгээд энэ үг. Тэрнээс л хамгийн наадлаа. Ойлгох юу вэ? Тий, ойлгогдож байгаа мэдрэмж нь шүү дээ. Тий, ер нь хүнд ингээд нэг юм ойлгогдож байгаа мэдрэмж төрөх айгуу гоё шүү дээ. Ингээд хүнд ингээд ойлгогдоод байгаагаа мэдрэнэ гэдэг чинь айгуу гоё байна. Гоё юу вэ те? Бага гэдгээр хүүхдүүд дээр згсэх хэрэглүүл те. Тийм байна. Гэлэг ярьж байгаа юм шүүлтүргүүгээр сонсч авчаад дараа нь дотроо бодож байгаа дарга хэрэглэхгүй бол шууд ингээл нэг юм билэнгүүт. Юу чи тэгж яах гэж тэгсэн юм гэсэн гэвэл тэгэл цааш ярихгүй юм байна л те. Шүүмжилж болох юм байна. Ер нь шүүмж. Энэ ерөөсөл хүн хоорондын харилцаа. Тийм. Заавал нэг аутизмтай байна уу, хүүхэд нь тэр гэрт байна уу, яасан хамаагүй те. Энэ нөгөө түрүүний ээжүүд гэдэг дээр би нэг жишээ санчлаа. Түрүүний нөө чуулга болсон гэж ярьсан шүү дээ. Тэр чуулга тэр дандаа нөө сэтгцэн эмчнэр сэтгэл зүйчнэр ингээд
чуулга байхгүй. Тэрэн дээр хүүхдийн сэтгцэн эрүүл мэнд гэдэг хэсэг дээр ингээд зарим хүмүүс сонирч байгаа хэсгээс тусдаа салаад ингээд орсон уулзалтанд. Тэрэн дээр нэг Сэлэнгэ гэдэг сэтгцэн хүүхдийн сэтгцэн хэмж Турк гэд ажилтдаг юм хэлээ л дээ. Тэгээд Монголд ихтгэл тавьсан байхгүй. Тэгээд айгүй мундаг эмч гээл хүн болгон тэгэл. Тэр эмчийн ихтгэл дээр ороод суусан чинь энэ жоохон нөгөөд нэг эмзэглэмээр тоо байж магадгүй. Гэхдээ нөгөө бодит байдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг төрөний хамгийн ихэнд ярьсан тэр утга бас агуулгадах учраас энийг бас сонсоход гэмгүй байх гэж бодож байна. Эмч тэгсэн байхгүй. За энэ ингээд заална ингээд дандаа одоо эмч нар тийм салбарт ажиллаж байгаа юм хүмүүс ингээд сууж байна. Тэгэхээр бүгдээрээ ингээд одоо аутистик хүүхдийн ээж аваар гэрийн хүмүүст ингээд онш хэлэх гэж байгаа. Тэгээ танаа хүүхдийн юм байна гэдэг ингээд онш хэлэх гэж байгаа. Тэгэхээр энэ үед чинь энэ одоо танаа хүүхд аутизмтай байна гэдэг үг цаанаа тэр ээж аавд яаж тусч байгаа вэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй гэж яагаад хэдэн тоонууд хэлдэг байхгүй. За жишээлх юм бол таны тэр ээж аавд таны хүүхэд одоо гаргүй юм уу хөлгүй хүүхдээс одоо хүнд амьдралыг туулах магадaltaй шүү. Таны хүүхэд 40% нь огт ярихгүй байх магадaltaй шүү. Айгүй олон юм хувьд тоонууд хэлж байгаа байхгүй. Гэхдээ одоо зарим тоог нь би сайн санахгүй. За тэгэнгүүтээ таны одоо хүүхэд боловсрал, ерөнхий боловсрал ингээд бусдын адил ингээд яг адилхан эзэмшээд явахгүй байх магадлал 70% шүү. Чиглүү хувьдын тийм. Тэнгүүдээ таны хүүхэд одоо ингээд ажил амьдрал дээр гараад яг ингээд хэвийн ажиллаад ингээд явахгүй байх магадлал бол 80% шүү. Таны хүүхэд сургуулийн орчинд юм цэцэрлэг энэ тентгийн орчинд одоо тийм нийгмийн орчинд гадуур халтанд бүүлээд өртөх магадлал 84% шүү ч гэлээ ингээд өсөөл яваад байгаа байхгүй юу. Тэгээд одоо танаа гэр бүлд ингээд хин нэгэн хүн нь хүүхдээ харна те одоо асрах хэрэг гарна. Тэгэхээр гэр бүлийн чинь орлого ингээд буурах магадлал 50% шүү. Гэр бүлд чинь байгаа бусад одоо хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал тулгамцсан асуудлууд гарах магадлал 40% шүү гэдэг ингээд. Ийм мэдээг бид нар тэр ээжэд танаа хүүхд аутизмтай гэдэг ганцхан үгээр ингээд пал гэж өгж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо энэ салбарын хүмүүс одоо өөрсдөө сэтгцэн эмчнэр те тэгэхээр бид нар ядаж нэг удаа тэр ээжийг таны бие гайгүй юу? Та өөртөө анхаарч байна. Та өөрийгөө хайрлаарай, анхаараарай гэдэг үгийг ингээ хилээд гаргах ёстой шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь би бүр өстөнөр яг нөгөө түрүүний хэлж байгаа шиг ойлгогдсон мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Тэр ингээ зааланд аюу олон хүмүүсээс дандаа салбарын одоо мундгууд би тэр хамгийн хойхон суужсан. Өө ингээл дондор нь гүйж чад тэрмээр мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ойлгогдсон мэдрэмж аавна гэдэг чинь тийм гоё. Тэгэхээр яг л одоо ийм үгийг нэг дор ингээ хэлж байгаа юм шиг тийм одоо асуудалтай байгаа шүү тэр хүн те. Тэрийг гой зүгээр л гой ойлгоод өгөөр. Хажууд нь ингээл байгаад. Тэрнээс ингээл зөвлөгөө өгөхгүй л эхлэх юм бол тэрний цааш шүүмжлэл яваад шүүлт яваад эхэлж байгаа байхгүй. Ер нь зөвлөгөө өгч бити яраарай. Одоо гэр бүлийн гişүү те. Ингээвэл яасан тэгвэл яасан хүүхдээ ингээд эсвэл чи өөрөө тгийж ингээд гэхгүй те. Зөвл одоо тэгээд надад бүр хэд удаач тохиолдчихсэн. Тийм янз бүрийн аутизмын талаар юмнууд сонсчвал над руу чатаар явуулна. Энийг судлаад үзээрэй гэл. Тэгэл эсвэл тэгвэл зүгээр гэж шүү, ингэвэл зүгээр гэж шүү гэд би ч одоо айл хэдий бас 10 хэдэн жилийг аутизмтай туулаад бас сонсоод тийм юмнуудыг олон уншиж байгаа шүү дээ тий. Тэгээд яг хөндлөнгийн хүмүүс бас нөгөө яг саяны одоо энэ яриад байгаа те шууд ингэж нөгөө туулгаж байгаа гэдгийг л мэдгчихэд болох юм дээр чинь ингээд тэгэрээ чи хитрхээ тэгдэг шүү болоорой энэ гэл те тэр жоохон бас яг энэ бас хүн болгон бас мэдчих хал ёстой асуудал юм байна. Ингийн л одоо зүйлээ штэ те нэг зөвлөх гэж бити яраарай гэдэг бол надад зүгээр л. Тэгээ зөвхөн одоо аутизмтай хүүхдээ ээж зөвлөх гэж яарах хэрэггүй гэсэн үг биш үү? Нөр нь хинд ч тэр. Одоо ингээд бид нар чинь бүгдээрээ л энэ амьдралыг туулж байгаа штэ. Бүгдээрээ л 30 40 насыг одоо энэ өрөөнд байж байгаа 30 40 нас ингээд туулцсан байна. Энэ хооронд бүгд л янз бүрийн туршлага хураацсан л ингээд амьдарч байгаа штэ. Тэгэхээр өөрийнхөө мэдж байгааг бусдаас илүү гэж бодоод бусдад зөвлөх гэж яарах гэж ингээд хэрэггүй те. Нөгөө хүн өөрөө хүсээд хүрээд ирвэл асуугаад хүрээд ирвэл хэлнэз. Тэгэхгүй бол ингээд зүгээр би бэлэн байгаа шүү гэл мэдрэгдэл байж хал хамгийн гоё. Тий. Тэгтээ бас яг манай нөгөө групп дотор бас яг хүүхд төрөө тохиолдож байгаа, өөр төрөө тохиолдож байгаа янз бүрийн юунууд асуудаг л хүмүүс. Тэгээд манай ээжүүдээс айгүй гоё нээлттэй өөрсдийн туршлагуудаас хуваалцдаг. Энэ бол яг байж болно тий. Яг үнэхээр тусламж хэрэгтэй зориод асууж байгаа. Тэрнээс зүгээр хөндлөнгөөс бол бити бас
шууд төрүүлж Тийм. тэгээрээ хандараа л гэсэн үг шүү дээ тий. Хиндч дээр ер нь Тийм. амьдрал дээр хиндч дээр үндэ өрөмжөнд цагаад болохоор өөрөө тэгэл цаг нь болохоор өөрөө ойлгоно шүү дээ. Тэгээ ойлгохгүй байгаа юм өөрөө хүнээс асуумаар санагдахаараа ирээл асуу шүү дээ. Тийм шүү. Тий. Тэгээд сая нөгөө нэг яг ингээд сэтгэл хөдлөлт мөтл ярьжсэн. Заримдаа ингээд хөө амир жижиг юмнаас урам авт юм санагдсан байхгүй юу? Сая ингээд нөгөө physical Asia-гийн нөгөө Эди гэл залуу ингээд тэд нар ч одоо болж байгаа ш. Тэгэл нөгөө Монголд ирснээс нь хойш гэр бүлийнх нь одоо мэдээлэлүүд ингээл гарч эхэлж байна те. Тэгэнгүүт бага охин ингээл Дауны синдромтой гингүүт хүмүүс дахиад өөрнүүдээр хараал те. Тэгэнгүүт нөгөө адилхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүлийн одоо хүмүүс аягүй ширэлж байгаа байхгүй юу. Тэгэл те. Тэр чинь болохоор нөгөө агуулга нь одоо чадна гэсэн учраас чамд ингээд ийм хүүхдээ хоосон гэсэн агуулга байсан шүү дээ. Тэнгүүд чинь бүгд л яг нөгөө яг тэрүүгээр нь одоо нөгөө тарихсаа хэллээ шүү дээ. Ингээ ойлгочвол бүгд ойлгодог гэж тэр хүний одоо өгж байгаа мессежийг шууд аваад тийм би чадах юм чинь надад өгсөн байх гэдэг ойлголтууд аягүй их ингээд сэрэгцэн юм шиг зүгээр санагдчихсан сүүлийн доо. Тэнгүүд бас тиймэрхүү юмнаас ч хүмүүс амар хөөрхөн жижиг урам аваад тэгээд ингээ огшоод явд юм байна л гэж зүгээр анзаарсан. Тийм. Ер нь одоо бид нэр ингээд одоо тэрийг ингээд анзаарч байгаа нь бас аягүй сайн байхгүй тий. Тэ тэр урам авж байгаагаа надад яг тэр нэг урамтай мэдрэмж нэг хантай тий. Эдийг ингээд хандтаад байна шүү дээ тий. Хантай мэдрэмж авж байгаа тэр нэг гоё мэдрэмжүүдийг одоо гоё гэх юм уу нэг тухтай гэх юм уу тий. Одоо бас л түрүүний ойлгогдсон гэдэг шиг тэр мэдрэмж тэрийг ингээд хадгалаад ингэж штэ ингэж штэ гэл ингээд анзаарна гэдэг чинь өөрөө бас аягүй гоё. Тэгээ ер нь одоо ингээд бодоод байгаа байхгүй юу? Зовлон бэрхшээл одоо биш үү? Зовлон бэрхшээл гэдэг чинь бид нэр зовлон бэрхшээл гэж харахгүй зүгээр асуудал гэж харж байна юм шиг. Асуудал. Тэгээ асуудлыг бид яг шийдэх ёстой шүү дээ. Асуудлыг ингээд шийдэж гарах ёстой. Тэрнээс ингээд зовоол тэндээ одоо ингээд зовоод байгаад иж болохгүй шүү дээ. Твчээд, тэсвэрлэл гүрийгээд ингээд шүд зуугаад байгаад иж болохгүй шүү дээ. Тэр асуудал юм чи асуудлыг шийдэх ёстой. Тэгээд асуудлыг шийдээд дуусны дараа бид нарт төрөний урам зориг ялгарна. Буюу одоо ингээд тэгэхээр ингээд надад төсөөлөө ботхоор одоо асуудал бэрхшээл зовлон гэдэг бол нэг юм хэрчим шиг төсөөлөгдөд байгаа. Харин аз жаргал гэдэг юм цэг шиг моментийн юм байд юм байна гэж үздэг байгаа. Тэгэхээр яг бид нар энд одоо тэр моментуудыг алдалгүй онж мэдээл те. Үнэхээр ийм юм биш те. Ийм юм биш те. Тэг ингээд асуудлыг бид нарт аваан туулсны дараа нэг юм сурчиж байгаа байхгүй юу? Нэг юм сураад сурсныхаа дараа тэрэндээ урамшаа сураад яваад байвал түрүүний хэлдгээр нөгөө эдигийн хүүхдийг хайрлах гэж ирсэн бид нарыг хайрлж сураараа гэдэг тий одоо ингээд сайхан хайрлаараа гэдэг өгсөн юм а гэдэг шиг юмыг бид нар харж чадчих байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө талдаа асуудлыг амар том зовлон бэрхшээл гэж хараад тэгээд энэ дотор ингээд шүд зугаад ингээд тисээд ахаар тэр чинь ингээд хэдий хүртэл тисгийн хүүхд хүртэл тисэж амьдрах болох гэдэг шүү дээ. Тэг ингээд хүүхд хүртэл тисэж амьдрахаар чинь амар бүр ингээд тэр чигтээ зовлон бидтэй. Тий. Тэгэхээр ер нь л одоо ингээл зовлон бэрхшээл ер нь бол тэгэл байдаг л асуудал бүрийг одоо яг том жижиг асуудал одоо хэм хэмжээ байгаа тэр болгоныг шийдвэрлэх боломжтой шүү тий. Тэгээ бид нар том зовлон бэрхшээлээ жижиг асуудлуудад хуваачиж болно шүү дээ. Тий. Тэ одоо аутизм гэдэг амар томор ингээл харчаалцаад ингээл ингэж яхаар за өнөөдөр зүгээр яаж унтуулах уу гэдэг дээр те тэрийг унтуулдаг асуудлыг шийдэж. За маргааш жишээ нь яадгийн яаж потенто шокондо шийдэг болгочих уу тэрийг шийдэж. Тэгэл тэрэндээ хөөрх урамшаал. Манай ээжүүд угаасаа жижиг юм урамшдаг шүү дээ те. Хүүхд нэг жоохон юм хийчихэр чачаал баярлаа. Тэр чинь л өстой яг нөгөө урам авдаг те. Нэвтрүүлгийн цаг ямар хурдан дуусчихлаа. Найруулагч дохио өгцөн яваад байна. Тэгээд яг манай нэвтрүүлэг ингээд харин айгуугаа яг ярианыхаа дунд орж идэл тусгалцдаг бас харамсалтай байна. Дараагийн удаад бас мөнгөн саргаараа бас тийш дан гарч байгаа тийм дахиж уурж албасаар бас уурж дахиад өөр олон бас юм сэдвийн талаар ярилцмаар санагдчихээн. Тэгээд албасаар уурж байна. Тэгээд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөх боллоо тий. Тэгээд манай сонсогч нар одоо энгийн сонсогч нар бас сонсож байгаа мөн аутизмтай хүүхдүүдтэй эцэгчүүд болон тэдний гэр бүлийн гишүүд сонсож байгаа. Тэгээд өнөөдрийн ярилцлагаас бас нэгийг бодож те тунгаасан бах хамгийн чухал одоо момент тархид өгсөн юм бол яг энэ одоо цагтаа байх чинь л хамгийн чухал шүү гэдэг юмыг өгсөн мөнгөн сартаа бас баярлалаа. Баярлалаа. Тэгээ урьдлах хүлээ авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За ингээд баярлалаа. Ингээд дараагийн дугаараар иргэ уулзцаа. Түр баяртай. Баяртай.
эзлэгтэй. Өөр өөрийн өнгөөр гэлтдэг. Би ч мөн адил тэдний нэг юм. Бидний идэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг танд хүрлээ.